Тэгээ ивэн одж байгаа хатаа шүү гэж хэлдэг ингээд. Намайган санахтан битгий захиа болдог байхгүй. Тийм ингээд жирэмсэн болчихжээ. Сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. MSM Talk ярилцлагын контент маань эхний дугаараа танд хүрэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн зочноор бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ярьсан эрхэм мөндөд зочин бол Солонгос улсад контент бүтээгч бас маш гоё одоо үлгэрч аавын төлөөлөл болсон Отка ах маань буюу Одоотор ах маань хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа хаа. За баярлалаа. За ажил төрөнд сайн уу? Сайн. За таны ажил төрөл сайн аа. Сайн. Тэгээд тэгээд дараа ажил амьдрал тэгээд явчих шээ. Амьж байна. За Отка ах маань бас үзэгчд тэр болгон мэдхгүй бас нэг мэрэгжлийн талаар хэлчих байлаа. Тий. Манай Отка ах ч урлагийн хүн байгаа. Тэгээд жүжигчин мэрэгжилтэй. Тэгэхээр яг одоо хэдэн онд яаж энэ урлагийн зам руу яасан. Тэр талаар бас хүмүүс мэдэхгүй болохоор сонирн байх болов уу гэж. Тэгээ. Би ч ер нь манайх ч одоо би ер нь яг хүмүүст хэлэхтэй болохоор эмээ өвөө аав ээж байгааг шууд хэлдэг байхгүй. Яг бол бид урлагийн манай эмээ өвөө чинь бас урлагийн хүмүүс. Хөгжмийн зохиолч, хөгжимчин, манай аав маань бүжигдэгдэж бүжигчин, ээж маань жүжигчин гэдэг. Ийм дандаа урлагийн хүмүүс. Тэгэхээр би бол урлагийн 3 дахь үеийн ийм мэрэгжлийн жүжигчин гэсэн ийм мэрэгчлээ. Дорнотын театрт одоо ингээд 10 жил бас ажилласан. Ажиллаж байсан мэрэгчлэр. Солонгос улсад ирээд одоо яг хэдэн жил болж байна? Солонгос ч одоо ер нь яг ирээд жилээрээ бол 10 жил болчихж байгаа. Оо за. 1900 гэж авчих. 2000 юу да? 15 онд ирээд. Тэгээ одоо өнөөдөр чи 25 гэж 10 жил гэсэн. Тийм биш. Яг 10 сарын 21 ингээд төрсөн өдрөөр өдрийнхөө маргааш нь ирж ирсэн. Тэ. Солонгос одоо тэгвэл танай хоёр багчин энд төрсөн гэсэн үг үү? Тий, хамгийн бага нь болохоор энд төрсөн. Зөв. Гэр бүлийнхаа талаар хоёлоос. Өчтөр нэг манай үзэгчд бол угаасаа Funny Family-гээр нь бол угаасаа бүх гишүүдийн бол мэдж байгаа ах. Гэхдээ бас тий, манай том хөөгч бас заримуд нь мэддэг. Манайх ч одоо 4 хүүхэдтэй шүү дээ. Тэгээд 2 том маань хөө, 2 бага нь охин. Оо яасан гоё. Тэгээ одоо Солонгос болохоор дунд хүүтэйгээ 2 бага охинтойгоо ингээд. Том хүн маань Монголд амьдрал зохиогоо. Энд Солонгос байсан. Бас 3 жил гарan ажиллаж амьдарч гаад тэгээд явсан. Тэгээ Монголдо одоо гэр бүл зохиогоод ингээд сайхан амьдарцгааж байна да. Таны тэр нөгөө нэг бичлэгэн дээр харж байсан юм аа нөгөө сюрприз яах гээд би чи сюрпризлэх хүн зураг яана гэсэн чинь. Яг тэр чигээр тэр нэрээс таасан шүү дээ. Би яг өмнө нэг бас нэг юм Орсын бас нэг юу байсан. Орсод байсан. Тэгээ надтай холбогдоод тэгээ би аягүй гоё бас угаалгацсан байгаа. Тэгээ тэр шигээ бас нэг бодоод тэгээд явтаа нэг эхнэр ихтэй хэлэхгүйгээр зүгээр ажил дээрээ тэр байсаа зарим дээр нэг амралтын цаг магаа сэтгэл хөдлөл би чи нэг юм ярмаар санагдаад бичлэг хэдрээ хийч. Тэр чинь одоо өөрийнхөө эмоцоор явчихдаг байхгүй. Нэг хэлмээр санагдаад ч юм ярмаар санагдаад. Тэгснээр нэг тийм зураг угаалмаар санагдаад холбогдохгүй. Нөгөөх нь нэг Тайван ч үү Тайланд ч хүн байлуу да. Тэгээд тий гадаад. Тэгээд хоёулаа ингээд нэг монголоор очиад нэг солонгос юм бичээд ингээд нөгөө орчуулаад хоёул ингээд холбогдоод тэгээ зураг ангиж яана гэд би нөгөө манай том хүүтэйгээ бид чинь нэг хамтаа одоо гэр бүлтэй цуг авах зураг байхгүй. Тэрийг нийлүүлээл гээд тэгээд хэд хэдэн зураг явуулсан. Тэгээ эндээс нь ингээд ягаад гоё 20,000 хувцастай болгоод том хөвгөө 20,000 хийж байгаагаар болгоод бид нэг хажууд амар гоёор болгоо шүү. Өөрийнхөө санаагаар амьдчихэд нөгөө гадаад хүч ойлгоогүй юм байл л дээ. Би нөгөө амар ойлгож юм чинь. Чи хоёр зүрийн зүгээр шууд тэрчгээд томруулаад яваад. Тэ хараа тэ нэг. Тэгээ вагц. Тэгээ нөгөө хэдээ за өдрөө харъя гэж манай тэр бичлэгийг хараад мэдгэж байгаа. Бүгдийг дуу гарахгүй гэсэн. Уг нь гэж задаад ирсэн юу ч бүгдээ. Отка ах маань контент бүтээгчтэй гэр бүлээ ингээд. Гэтэ ер нь хүмүүс чинь зарим хүмүүс тэгээд байдаг штэ. Гэр бүлээ ингээд олонний өмнө гаргах дургу байраа гэж. Яг яагаад энэ контентын зам руу хөл алдан аа тий. Тэр яг контент влог гэдэг. Тэгээ энийг болохоор би болохоор манай гэр болохоор өөрөө угаасаа багаас нь урлагийн хүн гэж түрүүнд хэлсэн. Бүр багаасаа миний өөрөө аав ээжтэйгээ байх үеийн гэр бүл маань нээлттэй. Одоо би өөрөө зохиосон амьдралаач их нээлттэй байдаг. Тэгээ яг зарим хүмүүс болохоор ингээ хэлдэгтэй одоо хэл амч гэдэг юм тийм. Яг тэр чинь гэхдээ би бол бас нэг тусдаад байдаг ч боддог. Тэр бол юу гэдгийг тэгээд нэгэнд л хүний нүдэнд нэг тийм те хар багасаа ингээд гарцсан. Тэгээд өөр хүмүүс маань ч гэсэн хар багасаа л одоо энэ эсүүгний тийш төрхөөс л гарлаа шүү дээ. Тийм болохоор ер нь яг энэ контент тэгээд анханасаа ер нь яг бичлэгүүд чинь юугаар явагдаж байгаа шүү дээ. Одоо гэр бүлийн тийм ээ ариун нандин
байдал, гэр бүлийн элэг бүтэн байдал тийм үү? Өөр хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа. Би одоо хүмүүс гэхдээ би ингэж хүмүүжүүлэрэй гэж үдэ заадаг байхгүй. Зүгээр л өөрийнхөө амьдарч байгаа юмараа харуулж байгаа. Ингэж амьдардаг юм шиг ингэдэг шүү. Хүмүүс зүгээр санаа авах хэрэгтэй байхгүй. Манайхыг хараад тий гой санаа аваад нэр ингэдэг юм. Тэр гой залуучуудаас тэр мессежүүд их ирнэ л тий. Нөгөө ахаа ингээл тань ингээд хараад ингээд иймэрхүү маягаар байдаг ч гэх юм уу тий. Ингээд гой юм ирнэ. Ер нь зүгээр нь дандаа санаа аваасаа гэсэн бодлоор бичлэгүүдээ хийдэг. Хамгийн анх тэгвэл контента бүтээхдээ олон гэр бүлээс ингээд биднээс зүг жишээ аваа санаа аваад тэгээд бас гоё гэр бүлийнхаа ариун нандин гоё энэ дурсамжийг бас хадгалаасай гэж бодож хийжсэн биз дээ. Тийм Монголд байхдаа би бас маш их юун дээр их яадаг байсан. Одоо үеийнхэнтэй ч юм уу найз нөхдөд ихтэй. За эхнэрээ араар тавьчихсан биш. Нэг энэ талаар их ярьдаг байсан. Тий одоо эхнэрээ хуурж болохгүй. Үнэн ч нэг юм ариун те гэр бүлийг үүсгэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Ер нь ажлынхаа хүмүүсттэй уцтай дандаа тиймэрхүү сэтгэл ярьдаг. Тэгэл тэрийг л яг нь ер нь ингээд иймэрхүү байдлаа бас нэг хөргөж хийсэн гэсэн маягаар яваад тэгэл юм чинь ингээд яваад тэгээд л байдгийн байна. Ингээд янз санаа оноо гарч ирээд л. Одоо тэгэхээр чи хэдэн жил биний мэдхийн нөгөө яг коронагийн үеэс нэг хөөрхөн ингээл бүжиглээд гэр бүлдээ дуудуулаад ингээл гараад ирчихсэн санагддаг. Тэгэхээр яг нөгөө контента хамгийн анх ингээл нөгөө нэг даунлоод ингээл апдейт хийгээл оруулж ирсэн хизээ гэдэг юм байна. Миний бодлоор 19 оны нөгөө 2 сард цагаан сар болсон юм аа. Зөв. Цагаан сар чинь нэг 19 онд 2 сард болсон юм уу? 1 сард болсон. Ямар ч 19 оны цагаан сараар. Тэгвэл 19 он гэдэг чи одоо ч бараг хэдэн жил болж байна? Одоо он гарах юм 6 жил. Тийм биш үү? Юу да? Тий 6 жил. Тий олон жил болсон биш үү? Тий. Тэгэхээр тэр чинь болохоор би чи Монголд байхдаа бичлэг тавьдаг байсан. Өөрийнхөө фэйсбүүкээр гэр бүлийнхээ одоо тий ингээд ийм хамттай байж байгаа. Бас л нөгөө уг санаагаараа гэр бүлийн ариун нандин байдал одоо нөгөө яриад байгаа юм бол гаргаад байхгүй. Тэгээд яг нөгөө хөрөх үедээ яг тэр тухайн үеийн 19 оны нөгөө гэр бүлийн групп дотроо тавьсан бичлэгээр бид нар гэр бүлийн групп гэр бүлийнхэн дургаа дуулж муудаад гэртээ ингэж байхгүй. Тэгжээсээ тэрийг л гэр бүл рүү явуулж аас групп дотроо. Тэгээд нэг аав ээж ах дүүнэр нь хардаг гэдэг. Тэгээд инээлтэй хоорондоо ярьж байдаг шүү дээ. Тэр бичлэгээр тийм бол би гэнэ их нэртэй ундрахтаа хэлэхгүй. Энийг шоу пэст дээрээ би тавьчих уу гэдэг. Яг л өөрөө л мэдэхгүй таа гэдэг. Тэнгууд нь тавьсан байхгүй. Тэгсэн чинь л яг хаа тэгээд ингээд. Тэгээд тэрнээс хойш яг итгэвчтэй юм байна. Тэгэхээс яг энэ чинь бичлэгүүдээ хийгээд яг одоо юу гэдэг за энэ бол ингээд мессежтэй тавихгүй ч гэдэг юм те. Энэ дуусан бичлэгээ зөвхөн групп руу гаж гэдэг юм байсан те. Сүүлд нь зөвхөн бүгдээ л явна. Тэгээд ямар ч тийм зохиол байхгүйгээр зөвхөн гэртээ болж байгаа процесс гадуур зугаалж байгаа юм а бас нэг тийм ээ энэ улсын бас хөгжил цэцгэлтийг монголчуудаа бас нэг харуулад хараагүй хүмүүс байгаа шүү дээ. За зарим нэг нь ч гэсэн одоо тэр том албан байгууллага захиргааны газрууд нь хараад санаа аваад ийм хийгээсэй ч гэдэг юм. Тиймэрхүү маягаар бас нэг зарим нэг талдаа оруулалт хөгжил цэцгэлтийн танаа оруулалт гэрэл хатлаа. Гэрэл гэдэг чинь бол одоо маш гоё ариун нандин хүний хамгийн чухал зүйл гэж би бол хөвдөө боддгийн. Тэгээд энэ хамгийн ихний зочноороо бүр таныгаа бүр бодон урьсан шалтгаан нь болохоор яг таны түрүүний хэлсэнчлэн олон залуучуудад таавал маш гоё мотивац өгж байгаа байхгүй юу. Тэгээд яг эмэгтэй хүмүүс ээлжээр ингэ хэлдэг ч гэсэн хүн чинь нэг ааваасаа үг сонсох нэг өөр байдаг шиг ижилхэн яг өөрөөс нь жоохон ахмад юм тий бүлгэр жишээ одоод ингээд гоё зүг үлгэрлж байгаа юм бас хасаа энийг ингээ харахаар маш гоё хүлээж авдаг юм шиг санагддаг. Тэгэхээр та гэр бүлийнхаа хүнийг манай ундрах их чиг бас нэг сайхан танилцуулаач. Тэгээ хүмүүс одоо сайхан гэргээл гэж мэдээд байгаа, сайн ээж гэж мэдээд байгаа шүү дээ. Гэтэл яг ямар мэрэгчлээ хүн юм. Тэгээ. Ер нь яаж энэ камер руу харж ярьж байгаа юм, энэ камер руу харж. Аль нэг та ер нь бол төв камер дээр олно нэ. Тий. Энэ бол хажуунаас шахаа авч байгаа. За тэгэхээр манай эхнэр болохоор Хөрлөбаатарын ундар 2 гэдэг. Бас манай эхнэр чинь мэрэгжлийн бүжигчин. Тий, бүжигчин мэрэгжилтэй. За тэгэхээр эхнэрээ нөгөө дээхэн үед нэг тийм үг байдаг шүү дээ. Адгийн тэнэг аваагаа магтдаг гэж. Би бол тэрний эсрэг байдаг. Би бол үргэлж эхнэрээ бас магтахыг боддог. Болж л өгвөл. Тэрийгаач Facebook дээр би хамаагүй тавьдаг. Нуугаадах юм байхгүй. Тийм учраас одоо эхнэрийгээ бол бас магтана. Тий. Тэгэл миний анч одоо ер нь мондо хүнтэй. Тий. Одоо үнэхээр одоо бид хоёр ч нь болохоор би бас өөрөө жоохон бас нэг юм хамаагүй маягийн хүн бас хамаагүй хэлэх юм хэлчихгээд идэг. Тэгээд хамаагүй бас жоохон сэтгэл өндөртэй. Эмошн ихтэй тий. Тэгэнгүүт тэрийг манай эхнэр дарж яадаг байхгүй. Тэр тийм байхгүй бол намайг дагаад чи тэгвэл тэгээ гэдэг юм бол бас магадгүй энэ
манай энэ пэйж дээр чинь янз янзын бичлэгүүд орно. Эрүүл урал биш л дээ. Зүгээр би өөрөө ингээд сэтгэлдээ тэрний талаар ярьчдаг юм уу ч гэдэг юм ба тий. Гэхдээ энэ ингээд хийж гэх юм. Тэгвэл манай ихнэр тэр бол тийм эрүүл урал юм бол хэрэггүй гэдэг ч юм тий. За наад чиний наад бодоод оч арай л биш байна ч гэдэг юм. Тэнгүүд би дагдаад байдаг ч юм. Тэгэхээр тий бас ингээд ер нь гэр бүл бол бие бинийгаа гоё ойлголцоо тийм ээ. Нэгнийгаа зөв юм дээр нь дэмжээд буруу юмыг нь болохгүй шүү дарж явах хэрэгтэй гэдэг юм л. Тийм болохоор чинь би ч өөрөө жоох ингээд асдаг хүн манай ихнэр болохоор тайван юм хүмүүс аахгүй. Ундрах гихч маань бас маш одоо бүжигчин гэхээсээ гадна ингээд гитар тоглолтойг одоо маш олон хөгжмийн зэмсгийг бас гоё тоглоод таажууд нь дуулдаг тий. Ер нь яг хөгжмийн юм бас авиаст ер нь урлагийн өндөр авиаст шүү дээ. Яг зөв сүүлийн тойлог ашаа гээд ирээд нааш ирэхээс өмнө яг хамгийн сүүлд бол монголчин нэг Арабекийн багш тэр хийж ирсэн. Тийм үү? Тий, Арабекийн багш. Хэдэн жил одоо тэр 25 дугаар эмийн сангийн уралдал тэр Strong гэж паултинг байсан тий. Бодилтын паултинг гэдэг юм газар байсан. Тэнд багшилдаг гэсэн. Хэдэн жил багссан. Зүг. Хантайгаа ер нь гэр бүл болоод хэдэн жил болж байна? Одоо гэр бүл болоод тэр чинь ер нь яг 95 онд 97 онд танилцсан юм да. 97 онд. Тэгээ одоо ер нь бол үндсэндээ 28 жил болж штэ. Ер нь надаас стүүлдэ. Тэгээд анх манай театрт байхад л одоо театрын наадмын тоглолтод нөгөө бүжигчид гаднаас тэр авдаг штэ хүүхдүүдийг. Тэгээд тэр сургуулаас одоо авистын сургууль байсан. Тэндээс ингээд хоёр найзтайгаа золоо сувдаа гэд хоёр найзтайгаа ярьж наадмын тоглолтод орж ирсэн. Тэгжээд анх танилцчихлаа штэ. Одоо ингээд болсон чинь ханийхаа яг юунд нь татагдаад ундрах хичээ одоо тий анхны харсаар дуулна гэдэг шиг одоо танд одоо за энэ л миний эхнэр болох юм байна гэж юуг нь харах хамгийн бодож байна. Ер нь одоо нүдийг хараад тий өөрөө их том юм алаг юм үттэй байсан шүү дээ. Ер нь одоо байсан шүү дээ. Тий. Яг бас тэрнээс хойш чинь одоо 28 жил болж байна. Тэгэл ер нь хараад тэгээд ингээд наадан болж исэн чинь наадмын юу нэг тоглолтод орж тайлцж байгаа шүү дээ. Наадмын талбайг тойроод ингээд явж идэв шүү хүмүүс чинь хойш ууз эргүүлээд л тэгэхэд би нэг хоёр найзтайгаа бас араас нь дагаад ингээд тойрч ингээд таарч байгаа. Тэгвэл дахиж гүгээд дахиж өөдөөс нь гарч ирдэг. Тэгвэл дахиж таарад ой. Уг нь театрт байгаад байгаа мөртлөө нөгөө залуу хүүхдүүд байхдаа ингээд би тэр ярьж чадахгүй ичээд хоёр найзаагаар зориг орж байгаа тэр ихгүй. Тэр өндөрхөн хоёр найзтай. Тэнгууд нь ингээд таар. Тэгээ сайн уу гэж дахиж газ буугаад дахиж урдаас нь гарч. Тэгэж албаар таах гэдэг тийм. Тэгээд ер нь одоо тэгээд ихсэнтэй бид тэр чинь анх чинь тэгэл бидний жоохон одоо байх үед чинь айхтар бэлэг сэлтэгөөд амьдралч нийгэмч тиймэрхүү байсан. Тийм байдгүй. Нөгөө нэг дэх үед нэг юм Титаник гэж кино гардаг байсан шүү дээ. Титаник чинь эд гараад. Тэгээд Титаникийн тухай юм хөзөр гардаг гэсэн зургууд. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгвэл Титаникийн зургуудыг ингэж хоёр хөзрийг ингэж скотчтой тэр бэлгэлдэг заяа. Оо ямар бэлгэн тэр шүү дээ. Оо ясаа хөөр. Өөр тийм айхтар одоо мөнгөөрөө аваад юм бэлгэх юм мөнгөөр тийм чадаад байх чинь байхгүй. Тэгээ тэр өгдөг тэнгуутаа кино үзээд Титаник киног чи 11 удаа үзчихсэн цог үзсэн. 11 удаа юу? Үзэхдээ тэгээд юм ойлгохгүй болохоор үзээд байгаа байхгүй. Нөгөө цог байх нь жохол энд нөгөө захиргаан гэлбадаж тойлоо цог байхад тийм. Гүүл мүгээд ингээд нөгөө хайрлаад байгаа юм чи яваад. Тэгээд өн киногоо үзээд байгаа. Тэгээд маргааш нь болдог дахиад Титаник үзэх үү. Тэр үчин гिचнөө хоног гардаг байж таа. Тийм. Театрт. Тийм шүү дээ. Тэгж өдөр тиймхүү тэгэл бас юм зөндөө байна уу? Тэгэл нэг газар ажиллаад, хоёулаа уран бүтээлүүдийг цуг хийж байгаа аймаг тий. Тий, дээд сургуультай явахдаа ч бас тэгээд цуг хийсэн. Одоо ингээд олон залуучууд бас ингээд танаас мотивац авдаг гэд би таныг одоо урьж байгаа шалтгааны бас нэгэн зүйлийг нь одоо хэлүүлмээр байгаа юм. Маш их гэр бүл салтууд болоод байна шүү дээ тий. Ер нь бол би саяхан бас нэг солонгос хүнтэй ингээд зүгээр санаанд ба ажиллаар ярьжсэн чи танаас Монгол ингээд айгүй их суучдаг айгүй их салчдаг тэгээд ийм одоо ганц би аауд ганц би ээжүүд айгүй их байдаг юм билээ штэ гэд та энэ дэр ер нь таны байр суурь өнцөг ямар байдаг харин тий би бол тэрийг бас гэж бодоод бас л нөгөө бичлэгүүдээрээ бас оруулдаг тэр талаар ярьж тэгээд ер нь бол яг би гэр бүлийг тэгж боддог байхгүй залуучуудыг бол залуучууд ч одоо бүр 50 гарчаад хүртэл салж байна. 5 хүүхэдтэй мөртлөө салж байна. Бүр нөө тийм ээ. Мөр чинь бүр 50 60 хүрчээд хүртэл салж шүү дээ. Тэгээд тийм болохоор би бол одоо залуучууд дээр зөвлөхтэй бол ер нь хамттай байгаасаа л зорж байна. Яг хүн хайртай л да. Хүн үнэнчлэлтэй.
Тэгтэл нөгөө бие холбоо сэтгэл холбооны хичээл үнэн байхгүй. Бас хэцүү. Яг уу над руу тэр орж ирдэг хүмүүс байдаг л да. Одоо 15 жил тусдаа амьдарч чад суулаа. Нэг хуурахгүй болоод л гэж. Би бол итгэдэг. Яг яасан хэцүүлтэй гэсэн. Юу гэсэн үг юм бэ? Тийм ээ. Тэр олон жил бас хэцүү. Өөр хүүхдээсээ одоо тийм 20 жил хөндөрчээд одоо энэ хоол байгаа мөртлөө өөр хүүхдтэйгээ тийм ямар харьцаа үүсэж байгаа гэж бодох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би бол залуучууд дандаа цог байна. Заавал Солонгос Монголдоос нь цог байна. Хаач гүдэр гятц ч юм уу хаач юм. Цог дэж бол амьдрал сайхан явах. Хаач амьдрал байгаа. Тэгэхгүй болохоор одоо залуучууд болохоор одоо ингэ заавал Солонгосгүй гадаад руу гарчиж байна. Эхнэр нь Монголд үр хүүхдтэй үлдэж байна. Нөхөр нь үр хүүхдтэй Монголд үлдчихдэг юм байна. Ингээд энэ амьдралын юм чинь бодлоо үүсэж байгаа байхгүй. Тэр бас янз янз гадны нөлөө орж ирнэ. Бие биегээ хайрлалцаа, дурлалцаа, уцаар яриад одоо ч яг видео кол хийгээд айтайхан байж болно. Гэхдээ юм шиг хэцүү. Хамт байхгүй л хамт байх хэрэгтэй. Би энэ хүний ярьцлагыг бас сонсч байсан. За тэр нэвтрүүлгийн нэрийг хэлээд яах вэ? Солонгост ирж байгаа тэр нэвтрүүлэг 93-т нэг ахынд очиж байна. Тэгээ ингээ ярьж байгаа хгүй нэвтрүүлэг ихтэй. За би өнөөдөр маш мундаг ахынд очилж байна. Аа үнэхээр гайхалтай ах. 20 жил болж байна. Гэртээ ордоо ганцаараа амьдарч байна. Монголоос гадаад 20 жил болж байна. 20 жил хүүхдүүдтэйгээ уулзаагүй. Юунд нь мундаг юм бэ гэж тэр хөтлөгч хэлсэн гэхээр Монголд байгаа гэр бүлээ тэжээж орон байр аваад өгсөн байна. Хүүхдүүд нь одоо сургууль соёл төгсөөд одоо хормоо хийх гэж. Энэ бүх зардлыг явуулж байгаа энэ мундаг аав байна гэж байгаа. Миний нүдээр тэг шахагдахгүй байна. Үгүй тэр хүүхдүүдийн тэр 20 тийм одоо хормоо хийж гэж бодох юм бол хүүхдүүд нь одоо нэг 23 4 хүрчлээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь 3 насаад нь хаяад тэр хүн явцсан байгаа. Тэгээд тэр хүүхдүүдийн тэр жаргал зовлонг бол хуваалцах чадаад. Тэгээд яагаад тэрийг тэр хөтлөгч тэр мундаг гэж ингэж гаргаж байгааг би бол ойлгоогүй. Үгүй тэр хүүхдүүдийн тэр гिचнээн битгэрсэн байгаа шүү дээ. Тэр аав бол яг хөө тэнд уучраа одоод яваад байсан. Яг хэцүү л дээ хэцүү хоол байгаа. Гэтэ арайд уццсан байх санагдаж байна. Яг хөө зөв буруу ярьж магадгүй. Заримийнх нь бодлоор зөв байх, заримийнх нь бодлоор буруу ч гэж намайг харах байх. Миний бодлоор бол ямар ч тохиол байсан ер нь хамтаа байхаас хичээж байгаа. Юм яаж гэж болно шүү дээ. Таарт хоёроос яг энэ дээр яг нэг үзэл бодолтой байд юм байна. Би бас энийг нэг өөрийгөө бас яг тань шиг буруу зүв ярьж байгаа маа гэж боддог байсан чинь нэг бас л нэг нийтлэл болж уншсан чинь 20 хэдэн жил энд ингээм амьдарсан. Ихч байгаа. Тэгээ нөхөр нь яагаад ч визэнд гардгүй ингэнэ. Тэгээ ерөөсө буцчих гэхээр л амьдрал нь бодогдоод нөгөө мөнгө төгрөг өр ширэнд бодогдоод тэгээд өөрөө байр авч өгөөд тэгээ ингээд очисон чинь хоёр хүүхдийн нэг нь нөхөр нь бүр айл үшээ ингээ өөр ингээд амьдрал хогоод ингээ яваад бүр өөр ус руу гараа авчихсан. Тэгээд тэр хооронд процесс шүү дээ. Тэгсэн чинь хүүхдийнхээ нэг нь олсон чинь нөгөө нэг ингэж нэг юм л дээ. Жохон ингээ буруу замаар орчихсон. Яа тэгэхээр хүмүүжүүлэх насн дээр ээж нь байгаагүй шүү дээ. Аав нь ч байгаагүй. Тэгсэн чинь одоо ингээд нөгөө өөр хаалгацтаад бүр яваад өгсөн. Тэгээ ирсэн чинь охин нь олсон чинь ингээд бас л ингээд одоо хаяад л гэртээ ирдэг бүр ингээд олдохгүй ингээд гадуур дотор ингээд явчихдаг. Тэгээ тэр их чинь ингээд ирсэн чинь зүгээр ингээд 3 өрөө байрлалны төлөө 20 хэдэн жилээс зориулчихжээ. Хүн харахад бүтээн юм шиг байгаад гэсэн чи эргээ харсан чи гэр бүлийн тэр халуун дулаан уур амьсгал байхгүй. Таны хэлсэнчлэн нөгөө өвдөлтөн баярлахтан хам байгаа. Тийм. Тэгэхээр бас яг олон ер нь Солонгост байгаа бас айгүй олон жишээ шүү дээ. Тэр жишээ чинь одоо энд маш их байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ те бүгд одоо гэр бүлийнхээ хамтдаа байхад хэрэгтэй гэж би зөвлөд өгдөө. Зарим хүмүүс нь бас намаа өөрөө ингэж байчаад гэж байх л да. Өөрөө цог байж байгаа гэж ярьлаа гэж байхгүйсэн яах юм бэ гэж. Яг хөө бас миний зөвлөлт хүмүүс те. Амьдрал янз янз л байгаа шүү дээ. Амьдралаа явж байна. Гэхдээ яаж игээд анх нөгөө бид чинь эхнэр битээр энд ирж байна. Тэгээд хүүхдүүдээ визэнд орохгүй Монголд. За. Эхлээд түрүүлээд хоёр ирсэн. Түрүүлээд битээр ирсэн. За. Тий, тэгэн гутаа хүүхдүүдээ визэнд оруулсан чинь амар хэцүү ш нь виз гарсан гараагүй мэдээд авах чинь. Яг зүрх салгадаад. Би ажил дээр ингэж чаддаг. Тэгсэн манай ихтер над руу яриад чи Монгол руу яриад асууд өнөөдөр виз нь гарч асууд. Чи асуу. Би өөрөө асууж чаддаг. Тэгэл за ихнэр асууя гэж асуулаа. Залгаад байна. Авч чаддаг. За юу гэж хариу ирэх бол гарсан их гарахгүй. Гараагүй гэж байна гэсэн. Эхлээд гараагүй ойлцсон. Яана. Тэгэл гэртээ очтой хоёулаа ч юм ярьж чаддгүй хоёр тийш хараад. Тэгэл амар хэцүү. Тэр хэдэн жилийн дараа тэгж одоо ойрхон байсан. Ерөөсөө битэр чи анх 90 заяа. Шууд 90 тухайн үед энд чинь сургууль соёлч бас их гоё амар байсан шүү дээ. За тийм. Тэгээ шууд манай ихнэр сургууль бүртгүүлээ шууд орчихгүй. IELTS визээс сургууль руу орсон. Одоо болохоор IELTS визээс сургууль руу болцсон шүү дээ. Тийм буцаад тийм. Тэнгуутаа
сургууль эхнэрээ сургууль оруулангуудаа бид тэр чи визтэй болчих واخхой. Тэнгуут нь Монгол руу цагаан сараар очингуудаа эрэхтэй шууд хүүгээ амар амархан байсан. Очингуудаа хүүгийнхээ визийг өгөөд 7 хоногийн дараа виз нь гарч буцаад агнаашаа авчихсан юм шиг. 7 хоног. За. 14 хоногийн дотор. 7 хоногийн гişэлийн ундрахын чөлөө аваад ундах төрүүлж яваад 7 хоног би виз нь өгөөд 7 хоногийн дараа авчихсан. За ингээд бид гурав ирчих жоох том үдээ байна. Тэнгуутаа нөгөө баг хоёрыг авчих гээ визэнд орчих виз битээг. Тэгээ би уйлаад тэгээ шууд хэлэхгүй. За буцъя байдлаа. Хүүхдүүд ирээгүй ч буцъя. Ийм хөөхлөдөө. Тэгсэн чинь манай эхнэр бас яг хуу эмэгтэй хүн гэдэг чинь бас нэг амьдралын төлөө бас яадаг шүү дээ. Ямар ч дахиад үзье. Яг хуу бас нэг өмнө бүгдээр болж өгöd яаж игээд ирчүүд бас нэг амьдралынхаа тийм үү. Тэгтээ яг анх ихтэй ирэхдээ бол яг хуу ингээд хүмүүс тэгдэг л дээ. Мөнгө төрөж цуглууд нь байр ханартай болно гэж ярьдаг. Намаа ярихаар бодлоо бидэртэй адилхан байх хэрэгтэй хүмүүс тэгдэг байхгүй. Яг л ихтэй бол ирэхдээ амьдралынхаа хоёрын нэг хэв маягийг өөрчлөлөө. Тэгэхгүй бол ич одоо бас нэг тийм ээ хүчний компанид сүүлд нь ажиллаад Монголд ингээд миний нөгөө тэр төсвөө тэрийгээ дагаад хүний хандлага өөрчлөдөг байхгүй. Ондохтаа үрд шал өөр юм боддог. Энэ жоохон ширүүн дөрөн болж эхэлж байна. За ингээд тий ингээд амьдралын жоохон хэв маяг нэг ийм хэвийн ч юм уу юм болчихж байгаа. Монгол энэ хэв маягаа өөрчлөе. Өөр хүмүүсээс гадаад руу авч чаад эрүүл савал сайхан орчинд амьдруулъя гэд ингэж л уг нь наашилсан санаатай. Анхнаасаа бүр зүгээр зорилго нь гэр бүлдээ нэг жоохон өөрчлөлт хийгээд нэг сайхан өөр газар очиж амьдарч үзье л гэсэн зорилготой байна шүү дээ. Анх яг нөгөө хүмүүсийн хайнууд хэлдэг шүү дээ. Нөхөртөө хэвлээ гадаад руу гараад намайг ундрах солоосоо гарах юм би. За яах юм бэ? Тэр ч одоо бас нэг очиод хүмүүс нөгөө боос ажил хийдэг гэвстэй ч гэдэг юм уу. Ир хүн маяг ойлголттой л байсан. Хүн өөрөө ирж ил мэдэрдэг юм л дээ. Тэгээд хизээнэн виз гарав. Виз нь гараагүй тэгээд би буцъя гэсэн. Хүүхдүүдийн виз гарахгүй хэдэн юм байгаад шаардсан. Тэгвэл Монголд очиод цугл амьдрэх гэсэн. Манай ихнэр хоёулаа дахиад нэг виз нөгөөд үзье. За энэ гарахгүй би чам амлая. Шууд буцъя. За би хэлсэн. За энэ гарахгүй буцъя шүү. Окей. Хоёулаа бүр ингэртэй болчихсон. Тэгээд 2 сарын дараа ч виза өгсөн. Ашгүй гарлаа. Манай ээжтэй цаа. Яасан хөөх. Тэгээд ирсэн. Гүйлдэл. Тэгээд их гоё айт юм даа. Тэгээд яг хүүхдүүдээ нөгөө энд нь цэцэг сургуулгаад нөгөө виз бас орхийг өгцөлтөө эхнэрийгээ дагалбангаар гэдэг. Ингээд явуулчихсан. Тийм учиртай байгаа. Тэгээд яг од чинь нэг хол байхаар ямар хэцүү гэдгийг мэддэг учраас би бичлэгүүдийг хийж байгаа. Би тэгтээ яг бид чинь удаагүй л тэр 4-5 сар хүүхдүүд орсон гэсэн үг. Тэр хооронд чинь би энд юм идэж чаддгүй юм байлаа. Хоол идэхгүй гоо хүүхдүүд нь өдөр юу идэж байгаа гэж боддог байна. Хүмүүстэй гоё хоолнд орно шүү дээ. Тэгвэл тэрийг идэхээр хүүхдүүдээ бодоод идэх. Евэ. Одоо нөгөөд нь ямар хоол идэж байгаа л та. Би энд нөх юм гоё хоол идэх. Ингээ хоолод авдаг юм. Хоёрдугаар чихрээ идэж чаддаг. Хүүхдүүд юу идэж байгаа. Хэцүү шүү дээ. Тэгээд нэг ээж рүү ярина. Ээж манай хүүхдүүд нэг юу ачтаа нэг сайхан заримг аваад өгдөө гэдэг. Тэгээд нөгөө зарим идж байгааг нь харж ээж нөгөө видеог харж ээж жоохон тайвширч байгаа. Өөр хэд ихтэй хүүхдүүд чинь ингээд хэцүү очт юм ингээд нөгөөд хэдий манай ээжтэй байгаа ч гэсэн өөр ингээд оцсныхаа хараар ингээд ээж бидэртээ ярих гэдэг хүүхдүүд нь бидэртээ ярих гэдэг эмээг ямар хоол гэж чадахгүй тэгээд ингээд холоос ингээд өрөвдөлттэй болчихсон. Тэгэхээр тиймхүү хугацаанд ийм болж байхад хүмүүс орхиж явахаар яг хөө 1-2 жил өмнөхөр бас амьдралынхаа төлөө бас тэ ингээд хичээгээд буцаад гэр орчих хүмүүс байгаа байлгүй яг. Олон доо. Урт хугацаанд битгий орхиорой гэж байгаа. Энд чинь тэрнээс ч яахгүй гэр бүлийн салтаас их. Тийм хамгийн түрүүнд тэр хүүхдүүдийн тэр өнчрөл хагцал тийм ээ тэр аав ээж эцэгхээ сансан тэр итгэл амар байд юм байл. Таад маш 4-5 сар тийм байх чинь 4-5 жил болсон 10 хэдэн жил болсон хүмүүс одоо ямар байх вэ гэдэг чинь. Тэгээ би ажлын хүүхдүүд хэлдэг байхгүй. Ингээл ах нэг таадыг харахад хав гэдэг нэг сэрүүн дөрвөн юм шиг байгаад байгаа юм шиг мөртлөө та эдээс би бол юм яах. Яг л та нар нэг жил баг гэр бүлээс хоол ингээд амьдарч чадчих шít. Би бол ахын чаддаг. 2 сар боллоо боли өгдөг боцсон. Энд дотроо байж би хөдөө явдаг. Манайхаа ажлаар 14 хоног явхад би чинь 3 хоног наашиг боцсон. Хүүс үүдээ захиралтай хэлдэг болсон. Хөдөө явахгүй. Тэгээс сүйдээ одоо захирал маань гойд болсон. Одоо тэр одкоо нэг 2 хоног хөдөө яваад байж тахв. За явж чад ингээд очихоор өнгө уйлах гад солиотой юм шиг. Тааш тэгвэл их гэр амтай аа. Гэр амтай. Ер нь бол гэр амтай. Тэ их гэр амтай. Тэгвэл эн чинь ихтэй бас гэр бүлийн бас суур хүмүүжил их нөлөөлдөг л байна. Тэ. Багтаа ер нь тийм бас эрх хөвгтлээсэн үү? Айл ер нь тийм. Айлын хоёр дахь та. Тэ дээр нь ахтай. Тэгээ ах бай. Гэхдээ ер нь нэг манай гэр бүл чинь тэгээд бас л яг л манайхтай адилхан. Манай аав бүгд урлагийн болохоор. Бид нар хоол идэхгүй бүр кишэн дээр тойроос суун. Манай аав маань ингээ савхарчаад ингээд Монгол бид дагаал. Ээж хоол аягалж хооронд. Зөө.
Ингээд иймэрхүү маягаар ч юм уу. Тэгээд нэг дуу муу айлдаг ч юм ингээд байж байгаа яг л тийм. За хүүхдүүдээ аваа Солонгост ингээд 10 хэдэн жилийн бөөнөр ингээд виз гараа ороод ирсэн. Хамгийн хэцүү байсан юм юу байсан бэ? Одоо ингээд бодоход бүр ингээд шантармаар санагдчихсэн тэр юм чи байсан. Одоо ер нь л гайг байсан уу? Гайг. Бүхэл юм сайхан. Ер нь арцаар юм. Хамгийн тэгэж бас за энэ улсад ирсэн нь хамгийн зөв сонголт байсан гэж одоо бахархаж ингэж дотроо бодож исэн тэр одоо шийдэл одоо юу байсан? Таны хувьд мэдгүй. Одоо ер нь тийм талаар ер нь жаах тэр бодож байгаагүй юм байна те. Гэхдээ ер нь одоо энд ирснээр гэхдээ ирсэн л зөвцөг бод. Миний хувьд бол одоо ингээд бас надад яг хаа миний хүмүүс нөгөө гадаад орон хайр улсмс гэж ярьдаг. Би болохоор энэ улсад чинь ирээд гэр бүлтэй болсон. Тэгэл миний хувьд болохоор би яг хоёр дахь их орон минь гэж боддог байхгүй дотроо өөрөө хувийн хувь. Тэгээд дөнгөж хүүхд маань төрөл яг мэдээч хэрэг ингээл уучраа олох гол бас явна шүү дээ. Тэгж яхад нөгөө нэг ээж ирсэн байхад ажил хийх гээл арбайт хийх гээл хөхүүлж амжихгүй хичээлээ тарааргүйгээл 2-3 цаг явуулсан чинь нэг ихчнээс амар ингээд нөгөө нэг намайг ирсэн чинь л оюутан юм байна гэж утсан юм уу яасан тэгээд намайг баг ингээ хүү уйлал 5000 вон тэгэхэд л их айгүй уйлал тэр юуроос ингээл мартагддаг байхгүй юу тэгээд эргээ ботход нөгөө ихчнээс айгүй тийм талархдаг байхгүй юу гэтээ тэр үед тэгэж уйлж гарсандаа өнөөдөр би бас ингэж явж байгаа шүү дээ гэж заримдаа нэг ингээл нэг өөртөө ингэж тэрэн шиг танд одоо нэг юм яг хувь хүнийхээ хувьд Гэхдээ ер нь бол гайгүй. Гайгүй юу? Тий, гайгүй. Ер нь би нэг азарч гэх юм уу? Аха. Одоо яг өнөөдөр чинь бас ингээд нөгөө өнөөдөр энэ өндөрлөөс харахад гэдэг шиг. Харахад бол одоо яг нөгөө юм чинь тэгдэг шүү дээ. Тэгж үзээг өгөхөр тэгдэг гэдэг шиг. Одоо бол тэгж үзээг хүчнээс нэмэргүй яагаад гэвэл нас өнгөрцөн учраас. Тэгэхээр өнөөдрийн хүртэл би бол ер нь дандаа нөгөө залуучтай хэлдгээр хоншортой явсан. Яасан бэ? Яг хөө зүгээр тэгж яахтаа дээлхүү барьсан тийм байгааг. Солонгос ирээш над тийм мэдрэгдэг. Оо зөв. Ягаад гэвэл нөгөө одоо ч анзаардаг. Солонгосчууд надтай ярьж байгаа хүмүүс дүүрсэн заримдаа аа маа гэх те нөгөө хэлдэг үгээр маяг бахарж байгаа юм байдаг. Над руу тэгдэг. Мэдгүй би бол хараад баярлалтай. За нэг царай мотой болохоор хараад надад хараад энэ ингээд яах гэж бодчих юм уу. Тэгээд мэдгүй нэг ямарсан гайг бахан. Эхнэрээсээ ч асууж байсан нэг хайхтар тийм юм. Яг гэр бүлэрээ байсан болохоор бид чинь бас нэг юм бас их түшигтэй байт юм байлаа. Анх яг хүүхдүүдээ нэг сургууль орохдоо за одоо хэл усны яах юм бол доо гэж хайжсэн. Эхний нэг жилдээ манай хүү тэгдэг байсан. Хүүхдүүд чи аягүй анхан сурт юм байлаа шүү. Доороос орчдөг. Тэгээ манай хүүхд чинь одоо хэл мэдэхгүй болохоор хүүхдүүд өөмөдөд намайг гээд ахыг гэж. Тэгээ сүүлд нь 2-3 жилийн дараа ч юм уу асуугаад яаж юм энэ хүүхд хэн яах вэ ингээд хэлж байгаа. Одоо эдгээр чинь юу хүнд дээрлүүлэх гэж яг бас энэ чинь бас тийм хүн сонсогддог шүү дээ. Зарим хүмүүс сонирхож магадгүй сургууль бас хэв дээрлэх байдаг гэж асуудаг. Ер нь байдаг гэсэн. Тэгээ азар яг хөө манай хүүхдийн одоохондоо юм гайгүй л багш. Тэр хов хүүхдийн бас өөрийнх нь нөгөө нэг зан аашаас нөлөөлөлтэй шүү дээ. Хүн чинь одоо ер нь мэдээд бас ингээд хүний нөхцөд байж байгаа бид нар чинь бас нэг тийм харийн газар шарын газар шаардаг шиг учир нь болоод явахгүй бол би нэг юм Монголд ийм хүн байсан тий ингээд Монгол маягаар ингэх юм бас болохгүй тэрийг бас хүмүүс ойлгох хэрэгтэй. Яг тэгвэл хүмүүс ч удаад ирэхээр ойлгох юм. Анхны ирсэн жил үлдээ би ч бас нэг жил бодвол тий юм уу яан гот тэг хийчих гээд байсан одоо бас юм тийшээс өөр. Энд чинь усын ууж байгаа усын даах хэрэгтэй. Тэгэлгүй яах вэ? Одоо ингээд тэгвэл бодохны Солонгос улсаас хамгийн их суралцсан зүйл юу вэ? Гэр бүлээрээ амьдраад сайхан ингээд ер нь бол манай монголчуудын чи одоо хүн ам цөөтэй гэхдээ ингээд нэг гэр бүлийн хин нэгэн хүн Солонгос улсаас заавал холбогдсон байдаг шүү дээ тий. Эргээд ингээд бодоход таны хувьд яг өөртөө хэрэгжүүлээд явж байгаа хамгийн том суралцсан зүйл нь юу вэ? Энэ 10 жилийн хугацаанд. Гэхдээ ер нь хүнд нэг тийм төв бодож болтгоо. Бид нар яг хөө тэрийг гэхдээ яг хүн бүхэн мэддэг шүү дээ. Мэддэг хэрнээ тэрийг Монголдо байхдаа болохоор нэг тийм тоод. Тэ? За нэг жишээлбэл бид нар чинь тэгдэг байсан Монголд байхдаа. Намайг өдөр орой нэг хоолгүйч болчихвол ч юм эсвэл хоол ихийг залхуурчуд энийх рүү очиж хоол ичээ. Уцаар яриад дүүм өнөргөө гоч юм те. Хоол ээж гараа гэдэг чинь. Тэгээд тэр нь болохоор тухайн үед өөртөө мэддэг байсан. Одоо бодоход бол бас айл төвхтэй байхгүй. Айл дүр нь одоо ингээд хүмүүс те бас хин төв бодож идэг хүмүүс ойлгодог байна. Одоо энэ бол ер нь за хүнд төв бодчих байдаа гэдгийг бас их нэлээд бас ойлгож аваад бусдад нэг төв бодчихгүй байсан гэсэн маягаар л юм амьдэрч байна. Зөв. Тэр бас хамгийн чухал юм чинь төв бодохгүй байх хэрэгтэй байна. Тэр чинь маш том хувийн орон зайг нь хөндлөж байгаа хүнлэл явж шүү дээ тий.
Түрүү хоёул ингээл ярьж хахад таны тэр үед бол бүр л одоо нэг гэр бүлээрээ амьдарч байсан хүмүүс цөөхөн баха. Одоо ингээд намайг чинь бас яг дүнгийн солонгос ирж байхад чинь гэр бүлэрээ байна хүүхэд гаргана гэхээр солонгосууд нь ч хүлэн зөвшөөрж ялгаж чадахгүй. Тэгээд л монголчууд нь ч өөрсдөө хүлэн зөвшөөрж юу яриад байгаа юм бэ энэ ч одоо тийм байхгүй боломжгүй шүү дээ гэж зүгээр нөгөө нэг хэсэгхэн хугацаанд ирээд ажиллаад юм өмнө хураагаал явна гэдэг зорилгот бүх монголчуудын донд байсан юм шиг байна. Чи одоо бүх юм цаг хугацаа айгүй өөр болгонгуудаа энд чинь хүмүүс бүр ингээ гэр бүлээр амьдарч байгаа хүмүүсийн тоон харьцангуй маш их болоод тэгээд өөрөөр боддог болсон тий. Таны тэр үед бол цөөхөн байсан мэт. Цөөхөн ер нь цөөхөл байсан. Яг байх энэ байсалтай одоо ч удаан жил амьдэрсэн дондаа салаа. Тэгвэл манай отка ах маань бас өв соёлоо гоё ингэж өөр хүмүүстэй бас хэлээрээ дамжуулж хүргэдэг байхаа шүү дээ тийм ээ. Би бас танаас нэг зүйлийг асуумаар байна. Гэр бүлийн яг үнц нь юун дээр тогтдог юм бэ хаа? Гэр бүлийн үнц нь бол ер нь бол бие биендээ итгэлцэлтэй л байна. Ерөөсөө хамгийн чухал юм тэгж ойлгож байгаа. Яг бид чинь нөгөө өөрсдийнхөө амьдралаараа тийм ээ одоо амьдрахтаа одоо энийгээ юун дээр тогтдгийг яа гэдгийг бодож байгаа байхгүй. Ер нь бол бие биендээ итгэлцэлтэй гэр бүлийн амьд чанар ер нь тогтно. Тэгсэн сүүлийн үед нэг судалгаа ч юм уу одоо нэг солонгос хүмүүс ярьж илсэн тэр хүмүүсийн чинь маш олон одоо ингээд гэр бүл салтууд гараад жилээс жилд ирэх тусам л одоо гэр бүлийн салтын тоо өсөөд одоо ганц би ээж юм уу ганц би аав бол маш ихээр ингээд тоо өсөөд байгаа. Энийн ер нь одоо хамгийн хэцүү хогч байгаа юм хүүхэд тохироод байдаг шүү дээ. Би бол таныг бол энэний эсрэг байр суурьтай байдаг хүн гэж бол хардаг дүүн. Тэгэхээр одоо тэгээд байгаа одоо гэр бүлийн нууц харилцаа гэдэг зүйл одоо энэ дээр айгүй хүч төрөн орж ирээд байдаг. Ийм юмн дээр одоо хөл алдаад байдаг тэр хүмүүс хандаж одоо ах минь одоо юу гэж хэлсэн хөл алдаад байдаг. Яг гэр бүлийн өөрийнхөө бас энэ чи хүндлэлтэй эхнэрээ хүндлэх хэвээр үнэлэх хэвээр. Эхнэрээ хүндлээгүй хүн өөр бусдад тийм үү? Бусдад эмэгтэйд очиж тийм ээ эхнэрээ одоо дорд утсан хүмүүс өөр тийш явна сте. Тийм болохоор нэгдүгээр тэр эхнэрээ хүндлэх. Үнэлэх энэ гэр бүлийг л нэгт тавьж авах хэрэгтэй. Би бол ер нь яг л гэр бүлээс нэгт тавьдаг. За зарим хүмүүс ч гэр бүлтэй болцсон мөртлөө аргаараа гэл тийм үү. За найз нөхдөөгөө ч юм ингээд явж идэг. Гэтэ ер нь бол хүн бол хамгийн түрүүнд гэр бүлээ ихнэр хань ижтэй хүндлэх хэрэгтэй. Ямар гоё юм бэ? Тийш хэрэгтэй. Яг үнэ. Тэгээ зарим хүмүүс ч одоо Facebook-ийн зураг мөрөөр өөртөө ингээ уул мус тавьчаач юм эсвэл ямар нэг эхнэр нөхөр хоёр хоорондоо гэрэлсэн битгий гээл бүр те ямар ч тийм контакт байхгүй юм шиг мөртлөөс ингээ байгаад идэв штэ. Ахыгаа анхаар чи эсэргээрээ бүр хамаг гоё ингээл гэр бүлээ харуулаад идэв штэ. Энэ дээр та юу юм? Яг хоо энэ болохоор бас яг хоо нөгөө миний бас нэг өөрсдийн гэр бүлийн сайн сайн түүх гэсэн юмуд явуулж байгаа. Гэхдээ бусад хүмүүстэй яг ингээ харьцуулах юм бол бусад хүмүүс ч бас гэр бүлтэй мөртөө гэр бүлээ тавьдаг. Зөвхөн өөрийгөө тавиад байдаг хүмүүс бас байдаг. Тийм ээ. Ингээд өөрөө ганцаараа аялаад байгаа юм шиг гэхээр их гэр бүлтэйгээ явж идэг гэсэн чинь өөрийнхөө зургийг тавиад байдаг. Яагаад тавьдгүй гэхээр яг гэр бүлээ нэртэй хүмүүс их гаргамааргүй байна гэж хэлдэг. Гэхдээ ер нь бол тийх цаад утгаараа бол бас нэг би нэг ганц биш үү ч гэдэг юм уу зарим хүмүүс бол яг тийм утгаар тавьж идэг. Тийм бас зарим нэг нь мэднэ. Мэдээж яг зүгээр бас жигнээс ээж гэр бүлээ гаргахгүй тийм сонирхолгүй хүмүүс бас байж болно л доо. Янз янз хоёр талтай юм чинь. Гэхдээ ер нь бол яг би бол эхнэрийнхээ зураг бичлэгийг тавиад ойр ойрхон би эхнэртэй хандаа хайртай шүү. Тийм ээ. Миний хань бол хамгийн мундаг сайхан эмэгтэй гэдэг ингээд магтаад ингээд тавьж байгаа. Энэ бол яг бас өөртөө хамгаалалт үүсгэж байна. Ах маань ер нь хэр сюрпрайзлэг залуу бай. Ер нь бичлэгүүдээр хараад байхаар маш их тийм сюрпрайзлэг байдаг шүү дээ та. Бас нэг сюрприз авах гад бас нэг юм тийм байдаг байх гад үзэн л дээ. Бас нэг юм гоё хүүхдүүдээ ханижтай тий баярлуулчих юмсан. Ингээд нэг ихтэй автер тийм үнэтэй тийм ээ. Ингээд тийм and янз бүрийн брендийн юм шиг тийм бас бодол байдаг. Манай ихнэр ч өөрөө нэг тийм дургу. Яг хөө тэгэл хүн мэдээж аваад өгөл аваа өглөөд гэж хүн бодох л байна. Гэхдээ эн чинь гэр бүлийн гэдэг дээр ань болохоор тий. За ингээд яг хөө ингэсэн зүгээр хүүхдээ ч гэдэг. Гэр бүлийн бас өвдөө байна шүү дээ. Тэгээ мэдээж одоо эмэгтэй хүмүүс чинь сайхан бэлэг сэлтэн дургүй эмэгтэй гэж ямар юм байх вэ? Би бол боломжоор хаяаны цэцэг бариад орчин. Нэг таав том гэхгүй жижиг гэхгүй тэгэл яаж баярлах вэ? Заримдаа нөгөө саяхан дээр нэг зураг мөр байгаа шүү. Сюрприз байх гэсэн чинь тэгээ бүтлгүүтэй. Хөөхөө. Нэг гоё гэртээ ингэчхээс нөгөө хүүхдүүдээс харуулчих юмсан гэдэг жийсэн чи тэгээ. Ер нь яг боломж олдвол сайхан баярлуулчих юмсан.
гэр бүлээ хөгжилтэй, инээдтэй хөөртэй байх юмсаа гэж боддог. Ер нь орой болгон орой хоолн дээр бид хамтдаа ингээд идэл суухад гэр бүлийн жаргал явагдаад байгаа байхгүй. Бүх хүний сэтгэл ханагч юу гэдэг тэр дээр гэж. Одоо манай хүүхдүүд хоолоо идэхэд одоо би усанд орж байгаад бүгд ширэндээ сууцгаад хоолндоо хүрдэх байхгүй. Тэгээд ингээд яжаад аав нь суулаа гэхэд аав хоолоо идэхгүй гэж асуудаг. Яасан вэ? Манай хүү хоолоо идэх дууссан бол хоол нэмэхгүй. Тэгэхэд аав нь нэмжээж нэ. Яг хөө энийг зарим хүмүүс харах юм бол шивжин нэлээд дегрантай биш үү гэж бодож болно. Би болохдоо үгүй энэ бол хөндлөл явуулж байгаа юм. Манай ээж нь үртэл ундар хэлсэн. Ээж хоол нэмч юм бол аваач ихэд аав нэм. Яг хөө эн чинь бас нэг тийм хоолны хэмжээг заримдаа байж нэг аавдаа хийш дээ. Энийг цовээс нэг жоохон цовээс гэдэг аав нэмэхүү гэж аав насан. Аав нэмэхгүй тэгвэл би чинь бас дотроо бас нэмээр байсан. Манай хүү идэх юм. Аав нэмэхгүй. Тэгээд энд чинь ерөөсөө ингээд гэр бүлийн халуун долоо өөр авсаар чинь ширээний хаалгаас явж байгаа. Энгийн юм дээрээс л явж шүү дээ. Манай ирчүүч нэг ингэж алдаад идэв штэ. Нэг том ингээл surprise байраал. Нэг л үнтэй одоо гой бэлэглээл эсвэл 100 сарнаа бэлэглээл. Энийг 10 оноогоо пүүлгээс авцсан гэж бодлоо те. Гэтэл эмэгтэйчүүд бид нарт эн чинь ерөөсө хосын бүх шатн дээр яваад байгаа байхгүй те. Үехэд эхэлснээс ахуулаад ингээл одоо дунд үеийн гэр бүлийн харилцаа тэгэл дээшлээс ингээл 20 30 40 жил болсон юм хад дээр ерөөсөө л ингээд нэг баярлах нь 1 оноо. Тэгэхээр тэр үнтэй байна уу хямд байна уу? Ерөөсө хамаагүй бидний хувьд нэг л оноотой байдаг. Гэтэл манай ирчүүд болохоор чамайг найрч явахдаа тэгж яадаг байсан юм аа. Одоо аваас утсан юм чи ямар амт гэд хандлага тэгэд байдаг шүү дээ. Тэрэн дээр та ямар байв? Одоо тэгж боддог ирчүүд дүүнэрт одоо юу гэж хэлмээр байдаг? Нөгөө аваагүй байхад авгаа сайхан, аваагүй байхад үнэг сайхан гэж. Тэгэхээр яг би бол өнөөдрийн хүртэл амьдэрсэн ямар ч метр хоорондоос ярьдгийг айр буурсан байх. Гэтэл яг юм бүхэн бас сонирн байна л да. Ягаад гэвэл одоо ингээд ярингууд нөгөө олон нийт үзэж байгаа учраас зарим нэг хүмүүс нь заа гэхгүй штэ гэж хэлдэг л дээ. Гэтэ тэр бүхнийг сөрөөл би бол сөрөг юмний эсрэг явж байгаа юм чинь. Тэгэл ер нь хүн бол хайртай байх. Бас нэг монголчууд маань залуучууд маань их хурдан салдаг болчих. Жохон юм дээр биенд амар гомддог болчих. Жохон юм дээр гомдоод тэгснээр саллаа байлаа. 1 жил 2 жил амьдэрчаад уйдлаач гэж шиг юусэн. Одоо би тэр уйдаг байх чинь. Тийм үү? Тийш үү? Нэрээ зүгээр. Одоо бас нэг юм чинь сэдв чинь өөр сэдвтэй байсан би бас олон юм байна. Одоо өөр уйдаг ийм сайхан явуулж болдог байхгүй. Тэнгүүд заримуд нь одоо ингээ уйчтай яашлаасыг салж идэг. Энд бас залууч бидний үе тэгдэг байсан. Амьдраад 3 жил болоод нэг том маргаа үүсдэг гинэ. За. Ер нь хосууд гэдэг. За. Энийг давж чадах юм бол заяа. Дахиад цаашаа 4 жил ахтай хаад. За нийтдээ үндсэндээ бол эхний 3 жилдээ том асуудал байна. Энийг залуучууд давж чадахгүй салт юм байна. Ер нь 3 жил их салт юм. 2-3 жил дотор их салт. Энийг давчих юм бол 7 жил дээр бас нэг том асуудал үүсдэг юм байна. Одоо яа чи нэг яаж игээд үүсдэг. За эндээс болоод бас л салт үүсдэг. За энэ 7 жилийг давж чадах юм бол бас сайхан одоо амьдрал ирээдүйг хүлээж идэг гинэ. Яагаад тэгэхээр энэ чинь нэг 2 хүн амьдарч байгаа шүү дээ. Одоо чи нэг өөр газар өөр орчин төс төрөлцсөн. Би нэг өөр газар өөр орчин төс төрөлцсөн. Энэ хоёр хүн чинь нийлж байгаа учраас ингэ бие биендээ уусаж, бие бинийгээ ойлголцохын тулд цаг хугацаа хэрэгтэй гэдэг юм байна. Энийг нөгөө манайд маань мэдэхгүй. Нэг жил болчихоо те. Эдэн амьдрч энэний тэрэнд таалагдахгүй маа. Чи одоо ингэж Монгол нөгөөт нь манай нөхрий тэрэнд таалагдахгүй маа гэж. Энд чи явсаар байгаа уусаар байгаа нэг 3 жил дотор ч хэрэг байгаа маа. Энийг бүгдийг давж чадаад 7 жил болоод ирэхэд бие биендээ уусаад за мэдээж те муухай юм байгаа бол чадлаараа тэнийг засна. Засдаг юм бай залруулт юм. Тэгээд ингээд биенийхээ ингээд амьдралын сайхан уусаад сайхан цэцгэлээ цааш явдаг гэж яригдсан юм. Би ч бас тэрийг үнэнч явах гэж боддог. Бишээс мод хүйдэн бодж л байсан. Яг гоо том жижиг маргаан гэхээр бас ер нь бодоод нэг хүн бүхний бодоод үзээ. Бодоод нэрээ нэг 7 жил бодох ч 3 жил болчиход нэг тэгж том бодлуудаа гэсэн бас байгаа ч санагддаг. Тийм байж магадгүй юм шүү. Яг таны хэлсэн чинь бас би бас нөхөртэй байдаг. Бас хэрэгтэй бил. Тэрийг давах ухаан байх юм байна. Ярилцах хэрэгтэй байна ахын маань хэлснээр. Дээрээс нь ирчүүд маань нөгөө аваа суухаасаа өмнө айгүй ингэж явж ирсэн биш. Осныхаа дараа ч ингээд их нэрээ гой хайрлаж баярлаж нөгөө хүн бүхэл мэдэн штэ. Цэцгийг устаад ангууд ургаад байдаг шиг эмгтэй хүнийг сайхан үгээр тэтгээд байх гэсэн эмгтэй хүн сайхан яваад. Би ямар ч эмгтэй хүнтэй таалдаад хүүшээж жоохон нэмцгийг харгасан юм хэлдэг. Харгасан машин цэг хэрэг дурггүй би зүгээр тийч ань жоохон турчаа ядаа гэдэг. Эмгтэй хүн чинь тэр нэг зүгээр нийтлэг штэ нэ тэр чинь нэг сүртэй биш байхгүй юу те. Зүгээр эмгтэй хүн чинь тийм их бодолтой байхгүй. Нэг жоохон турчаас
тий. Яана би одоо найзуудтайгаа уулзчих би чи тархалцсан байгаа болоо яатсан байгаа болоо гэж. Нэг л нэг эрэгтэй хүнтэй таарлаад энэ азууд гоё харагдаж тий. Ямар гоё турч байгаа чи чинь нэг л өөр харагдаад ах чинь. Их чинь бол хүн баярлаа гэж дотроо хүмүүс асчдээ нэмэгдэж байна. Би одоо эхнэрээ тэгдэг байх нэ тэрчээ тий. Ой турчаа гэнэ үгүй чинь. Өөдөө юм мэдээгүй юм уу? Тэгээд цаашаач нэг цаа гоё болоо. Яас өөртэй би. Ундрах хичээгээ би ингээл ахыхаа ярианаас ингээс сонсохоор ундрах хичээрэл их бахархаад байна. Баярлаад байна. Та түрүүсэн шиг ингээл аав намайг ингээл хүндэлдэг. Тэг хүүхдүүдтэй хүртэл тэр чи одоо яг хүн харахаар диаграмтай юм шиг харагдаад байгаа юм шиг мөртлөөсөө одоо гэр бүлийн маш гоё хүндлэлийн тийм гоё тогтолцоог бий болгож суурнаас нь тавьж өгч байна гэд. Тэр их ухаалаг мундаг бисгүй юм аа. Та ингээд ер нь эхнэрийнхээ хүн болгон яг ярьдаг штэ мэдээж хүүхдийн минь төрүүлсэнд баярлалаа гэд. Энэ бол яг баярлах нь зүйн хэрэгч гэсэн. Энээс арай жоохон өөрөөр ингээд бодоод үзэх юм бол одоо 27-8 жил харилцаж байгаа таныхаа ямар зан чанарт нь хамгийн их баярлдгийг. Дээрээс нь та юунд нь одоо ингээд бас өөрөө яг та бол хилдэг л бах тий. Одоо хилдэг ч гэсэн бас хилж амжааг орхигдуулсан зүйлүүд байдаг бол одоо зан ааш болоод ямар хэцүү үед тань ч юм уу ямар зүйлтэй шин таныг ингэж чиглүүлдгийг. Ер нь яг миний ажил болохоор маш үнэж юм баггүй. Одоо надад бол намайг нөхрөө тий би чамайг хайрлана гэсэн бол одоо өнөөдөр хүрт хайрлаж чадчих. Намайг хүндлээл намайг хүндэлж чадчих. Тэр бол миний одоо энэ сайн сайхан яриад байгаа юм чинь бигээд мундаг яриад байгаа юм шиг цаад утгаараа миний ханигаа би магтах гад яг үнэ ядаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр үйлдэл маань надаар ингээд амжуулж гараад байгаа нэг яриад байгаа. Тэгээс ш миний хаж одоо би чи өөрөө бас тийм ч их тийм номхон дэлгүү хүн бас биш. Бас яг залуу ирчүүд болсон хөдөлгөөн тэгэл байдаг. Тэгэд энэ бүхнийг мань надад яг зохицуулж гоё даарч тэ ойлгуулж ингэж явж байгаа. Тэрнээс ш тэ чи тэнэг юм уу? Наасаа бодоош гэж хэлдэг. Тэгээ миний анч тэ ийм өншөд тийм болохоор ингэж болсон ш гэж хэлдэг байхгүй. Тэгээд юм шээс ханигаа бол би бас хайрлахгүй байх юм аргаахгүй, хүндлэхгүй байх юм аргаахгүй. Ямар гоё юм бэ? Хайраас ахын арга. Яасан гоё юм бэ? Ах хичээрээр багах гэж байна. Хайраас хайр, хүндлээс хүндлэл, аз жаргалаас аз жаргалал үсээд өнөөдөр хүртэл ингээд цоош нэр дурлал яваад шүү дээ. Ингэж болдгийм байна гэдгийг манай Одка ах маань гэр бүлийнхээ хамтаар ингээд харуулж байгаа шүү дээ үзэх шүү дээ. Тэгэхээр та ч гэсэн одоо яг маргаантай асуудал ах юм бол тэр жижигхэн зүйлийг зүгээр даваал гарчих хэрэгтэй байх юм байна. Түрүү нэлсэн шүү. Хоёулаа таныг энэ гоё одоо хөг аялгуу нь олоод амьдралч чинь гоё их шиг нэмж яадаг. Манай ундрах ихчд зариулаад нэг гоё гинтийн та бэлэг дүүрэн барьдаг хүн шүү дээ. Тэгэхээр нэг юм манай одоо нэвтрүүлгийн уламжлал болох ёстой юм. Тэгээд эхний дугаарын маань зочин учраас энэ гоё эхлийг тавиасаа гэж бодож байна дүүн. Юу гэхээр гэр бүл бол эхнэр нөхөр байхгүйгээр төсөөлхийн арга байхгүй, өөр хүүхэд байхгүйгээр төсөөлхийн арга байхгүй. Тэгэхээр энэ сайхан гэр бүлийг тантай хамт бүтээлцэж аваа. Хааштай гэргийдээ нэг сэтгэлийнхаа өглөөрнөөс эсвэл танд одоо зохиосон байдгийм үү байхгүй бол нэг хоёлаа нэг шүлэг дэрлэхгүй эсвэл та гоё сэтгэлээсээ нэг дуу дуулах уу ямар нэгэн мэдчилгээ гэвэл та юу их урлагтай жоохон холбоё гэж бодлоо. Ер нь бол тийм гэр бүл гэдэг чинь ерөөсөө эхнэр өөр хүүхдүүд багтай. Эдгээр чинь нийлж гэр бүл болж байгаа. Тийм ээ. Яа эхнэр нэг эмэгтэй эрэгтэй хоёр бол тэгээд яах вэ? Хүүхдгөө яг одоо бас ирэхэд явж байгаа шиг тийм үү те. Таалж байгаа гэсэн ойлгож байна. Тэр гэр бүл гэдэг гоё л доо яг саяны ярианд нь хэлжтэй. Тэгэхээр шүдэг бол би ер нь одоо ээжтэй ч зохиосон байдаг, эхнэртэй ч зохиосон байдаг, хүүхдүүдтэй тус тусна гэдэг жижигэн зохиосон байдаг. Одоо Монголд нэг юу байгаа. Миний тэмдэглэлийн дэвтэр. Би одоо энд ирсэнээс хойш бас үнэхээр ажих болоод байна. Ажил тэгээд явж ирээд ядраад бас тэгээд яг нэг хүүхдүүдтэйгээ нэг шуугалтаад хүү хаа гэж яйтэл 9 сар болчих юм. Нэг эртхэн унтж аврахаа бодоод ингээд амрах юм. Тэгээд нэг тэмдэглэлийн дэвтэр би өдрийн юу хөтэлдэг байсан. Тэгээд нэг санаанд орж ирэхээр шүлгийн дөрвмөрт орж ирэх шүү дээ. Амар тийм шүлэг биш л дээ. Зүгээр нэг хүмүүс хэмжээндээ байдаг шүү дээ. Тийм л хүн багтай. Тэгээд хараа сэтгэл хөдлөлөөр нэх гоё сүн зүүдэлж зүүдний урт орж ирэх сэргүүтэй бичдэг багтай. Марччихлаа тэгээд заримдаа мартчихна. Амар гоё байгаад идэг. Яг юу вэ мартчихдаг. Тийм их байна. Тэгээд Монголд бол тийм видеодод дэвтрүүдээр бичсэн юм зөндөө байдаг. Хандаа бас дөрөв би бас дуу хийжсэн. Хамтлагаараа би 2 дуу хийсэн байна. Нэг дуу нэг дуу би өөрөө тийм үгээ бүгийн зохиогоо бичээд ингээд хийсэн байдаг. Нэг дуу хамтлагаараа ярилцж байгаа. Ингээд аяа тэгээд би бол өөрөө гоё юм дээр хэлж чад
Ямахаа гэх хөгжим дээр хэлж байгаа гэж байсан тийм. Хайр гэж нэг дуу байна. Нөгөөх нь болохоор охин заяа гэдэг. Энэ охин заяа гэдэг дууныхаа үгийг болохоор ихнэртэй зориулж биччихсэн байхгүй. Оо за ямар гоё. Тэгэхээр тэр яг хөө өмнөөсөө би нэг 2 мөр инч юм хийлээ тий. Тэгээс ямар гоё юм болох юм аа. Хөгжим яг гоё эсвэл хамаа гоё. Дараа нь би зүгээр гоё зориулаад босод яг хөө үзэгчтэй зориулаад гоё гас доод орчих. Тэгэл та ямар гоё юм баярлалаа. Хамаагүй. Болсон шүү дээ. Үүний дуу. Тий хамаагүй шүү дээ. Хамаагүй. Тэгээд л үзлээ. Тэгээ хандаа болохоор яг тухайн үед нь одоо миний ихэр чинь бүжигч байсан учраас сайхан харны дээр сэтгэл татам харах шиг энгийн дэлгөөн тэр охинд эгнэг цэцлээс охин эгнэг цэцлээс уяатай эвлэгхэн хөөхөн амда их шигт дуу айлаастай энгийн дэлгөөн тэр охин эгнэг цэцлээс уяатай уйхан туйхан биендээ урлах бүжгийн удастай уйрам ялдан тэр охинтой учран уулзах хүсэл байна гэж. Ямар гоё юм бэ. Тэгээд тийм байна. Тэгээд яг хөө битэр чи бас нөгөө 90 хэдэн онд манай ихтер чи бас Япон яваа. За. Япон явахаас өмнө нөгөө Улаанбаатар хотод оюутан байхдаа би нэг ирээд бас нутагтаа очиж жоох бас асуудал ороод ингээд эхнээс 2 дугаар семестр очоогүй. Тэгэхдээ нөгөө захаагаар тэр харцдаг. За. Байсан. Одоо тэр амар хэцүү байдаг шүү дээ. Одоо хадгалаастай. Оо яасан гоё. Тэгээд нөгөө тэр чинь нэг уцаар ярих чинь нөгөө гар утсаж байхгүй. Холбоороо урж ярьдаг. Холбоороо ярингууд манай хотын ч одоо тухай үед айгүй тийм 9-4 минут авдаг байсан. Тэгээд тэр 4 минут чинь нөгөө ингээд одооно шиг шууд ярихгүй шүү дээ. Сайн хайртай гэж хэлэх гээд ингэж жаад ингэж яатал нөгөө минут болчихсон. Тэгээд ивэн одгоо нэг хатаж шүү гэж хэлээд ингээд яваад. Тэгээд захаан дээр явуулсан. Захаан дээр ундрахын захаач ингээд хідэн нүүр дүүр юм. Тэгээ би чи ирчүүлээ тэгдэг байлгүй. Би болохоор нэг ийм нүүр дээр том том орж зайг нь авах. Ингээд ариу. Тэгээд Японд байхад тэр чинь Японоос захаа 14 оноод ирдэг байсан байхгүй. За. Японоос захаа явуулсан Монгол 14 оны дараа надад ирсэн. Тэнгүү тэр сүүлдээ өнөөдөр захаа маргааш захаа ирдэг болгоцсон. Ондорч өдөр болго явуулаа. Тэгээд нөгөө араас ингэсээр гал өнөөдөр захаа ирэхэд маргааш дараагийн захаа орж ирчих. Бүр тийм ихээр явуулж ирсэн байхгүй. Тэмсээ 14 оногт ирдэг захаа өдөр ирдэг болгочихсон. Тэгээд би ч нөгөө эндээс юу явуул. Захаа явуулна. Тэгээд би тэр захаагаар тэгж харцдаг бас нэг тийм гоё үе байдаг. Тэр чинь бас их чухал юм байна. Ягаад энэ захаа ярьж ийм гэхээр одоо тэ залуучуудтай хэлэхэд одоодынх нь мессеж явуулахад бас ингээд явуулна л яваад тэгээд захаа гэдэг чинь амар чухал юм байна бас. Хүний сэтгэлдээ сонсох гам их юм бодно. Манай нэг чи сууж байгаа. Би бас нэг юу хэлэхэд захаагаар манай ихтер Мондорч надад оюутан багтаа над руу захаа авдаг байхгүй. Би ингээд жирэмсэн болчихжээ. Тэгээ нөөч явах эмхтэн чинь сэтгэл нь ингээл те надад тэгээд тэнгууд одоо яаж одоо тэр баярлал тэгээд залгах болж гэх юм одоо юу их болдоо бол амар сэтгэл хөдлөлтөөс би залгахааж удаад захааж ирэхгүй тэгээд чаасаа таг болсон. 7-10 чансан хэд чансан. Өдөр ирдэг байсан захааныхын тэр нь өдөр ирдэг Японоос юу. За. Улаанбаатараас хүмүүс дайгаач моос ингээд нэг уцаар ярьчдаг. Тэгээд энд нөгөө би тийм захааг авцсан. Тэгээд жирэмсэн болчихжээ. Хүүхдээ алж. За тань төрсөн сэтгэл. Тэгээд би чи ингээд хүн чинь яг гал авчихсан. За зүгүйлээ. Юуцэндээ яг шокнд орчихсон. За яах вэ юу гарахгүй юу. Ачтай юу би дээр ч одоо тэгээд юу тустай нөө одоо ингээд байж байгаа гэр өнийг гэрт ч ороогүй. Тэгээд яана гэж амар тийм нэг сорин мэдрэмж төрөө. Тэгээд хэд хоног бодлоо. За үгүй гэх юм уу яах вэ? Айгу сонир юм. Тэгсэн чинь нэг л өдөр ирсэн. Үгүй ингэж болохгүй. Ерөөсөө хантайгаа хамтаа амтэн хүүхдээ төрүүлсэн. Тэгээд юу ч болсон. Энд чинь тухайн үед чинь бид чинь 19 20-д хүүхдүүд чинь юу яаж штэ. Би чинь их 20-д байсан чинь. 20 настай таа болж ирсэн. Би 20 настай таа болж ирсэн. Тэнгуү чинь аюу яаж байхгүй. Бас л яг өөрсдөө толгоор бодоход хэцүү болчих жоох байхгүй. Тэгээд аав ээж юу бол тэгээд ах дүүнэр юу бол гэдэг дээр айцсан явагдаад байна. Тэгээд тэгж би ганцхан захаан дээр ганцхан юм бичээд явуулсан. Захаанд очиж энэ нүүрэн дээр би хүүхдээ үлсмээр байна гэдэг. Яасыг хөөх юм бэ? За тэгээд одоо хүүхдээ үлсэж авч ирсэн. Том хүмүүс тэр мэдрэмж. Тэгээд тэр гэхдээ их сонио. За. Тэгээд одоо ингээд манай том хүмүүс төрөх гээд шөнийн 2 цагаас өвдөөд. За. Тэгсэн чинь тэгээд юу эхнээс рүү очив. Тэгээд эхнээс рүү очихдоо хадам ээж ванч байсан. Цуг атсан.
Өглөө 8 цаг болчихсон. Тэгэхдээ би нэг өглөө 9-өөс ч үгүй шалгалттай байсан. Шөнийн 2-оос 8 хүртэл хүүхдүүд ингээд уйлт юм байна. Янгууд аж манай хүүхдүүд төрцөн үү яасан бэ? Тэгээд дөрөвжин тоглоод хараад. Тэгээд тэгж яг төрж явахад нь би шалгалтаа өгдөө гэж яваад гэсэн. Тэгээ шалгалтаас юм чи яах чарга байхгүй шүү дээ тий. Гэтэ яг төрчлөө гэдэг тэр мэддэг сонсоод тань төрсөн мэдрэмж. Тэр чинь бүр бас огшоо амар сонь тий огшоо юм сонь мэдрэмж төрт юм. Юу ч хэлэх юм дээ. Ер нь ихтэй их тийм баярлал баяр гэхдээ бас нэг юм айц юм шиг холилчт юм билээ. Аах тэгээд одоо 2 3 хүүхдээс яг нь хариуцлага мэдэрсэн туршилттай болсон. За одоо яг үү гэх юм. Эхнийх дээр чинь бас нэг жоохон айцсан тамаараад одоо яаж одоо юу гэдэг чи яаж тэг зэхүүч гэсэн юм уу. Одоо орон байр яах вэ гэж гэдэг нэг тийм яан энэ тийм орж ирдэг юм шиг. Яг одоо тэгээд тухайн үед нэг тийм төрчихсөн. Таас нэлээд залуудаас болж исэн биз дээ. Одоо ингээд сонсох нэ. Тэгэхээр яг магадгүй одоо ингээд нэг 19-тай 20-тойдоо ингээд одоо бас ингээл тань шиг одоо тэр үеийн шок шиг чинь шок авчаад буруу шийдвэр гаргачаад ч юм уу эсвэл те ямар шийд гаргахаа мэдэхгүй байгаа оюутан залуучууд бас байхыг үгүйсэхгүй шүү дээ тий. Тийм одоо магадгүй таны хүүч те бас тэр замыг бас ингээл даваал гарсан баг. Тэгэхээр ер нь яг хаа тэр хүүхдүүд залуучууд чинь бас нэг хэмиг төлөвлөдөг тий бас нэг холыг хардаг болсон санагдаад байгаа. Бас нэг юм төлөвлөө хүн өөрийн гэсэн нэг тий орох яаж оронтой болчоод ханийч аваад авч чадaltaй болчоод ингэдэг харагдаад байна. Яг гоо зарим нэгэн тийм алдаа тогтоол гарч байгаас байгаа. Гэхдээ ер нь сайн тань нэг нэгээ сайн таних хэрэгтэй. Тэгээд хоорондоо сайн ярилцаад амьдрах хэрэгтэй. Нэг нь тэрээр болсон бол хүүхдийн төлөө явах хэрэгтэй. Тэгэхгүй тэгж хүүхдийг өдрөөж авахгүй хүүхдийг тийм ээ янз бүр болгож болохгүй. Тэгэхээр л өөрсдөө хоёр хосоод ухаантай байх хэрэгтэй. Анх хэмжээгээ авах хэрэгтэй. Өссөн үедээ хэрэгтэй болох хэрэгтэй. Тэгээд нэгэн л ингэсэн бол одоо тэр хүн ч байна уу, эмэгтэй хүн ч байна уу, тий? Одоо нөхрийнхөө төлөө нөхрөдөө хайртай гэсэн бол хайртай. Өөр залуучууд өмнөний сайхныг олж харж болно шүү дээ. Үнээс тий? Өмнөний сайхныг олж харж болно. Зараад эмэгтэй сайхныг харж болно шүү. Энэ бүх сэтгэл зүрхэл гэр бүлийн их нэртэй хандаад ямар байх. Харж бодож сайхан. Тэгдээгээд ихнэртэйгээ харлаа гэдэг ингээд нөгөө ихнэр нь ч юм уу те чи энэ рүү хараад байгаа чи бүхэн намайг харжтай гэж болохгүй шүү. Эндээс ч яг одоо нөгөө хэрүүл уурч юм хараад тэгээд явдаг шүү дээ. Тэггүй яах вэ? Отках маань сайхан сая мэнчилгээ дэвшүүлье гэж хэлсэн. Та тэрийг дэвшүүлж болох уу? Тэгвэл тэгээ. За тэгээ сайхан дуутай хууртай гоё ихлэ сайхан байна. Асол хүний нутагт суугаа амраг жахан чамдан би зориулж чинийхээ дуртай нэгэн сайхан чин зүрхнээсээ дуулаж бидээ чамдан ярсан сэтгэл минь далайгаас игч итгий удараа гэж хэлж чадахгүй дуусан дуу минь чамд минь хайр болон хүрээ хайр чам дээр бороо болон дусдаа санаж байна уу анхны учирдаа сайхан дуу чамдан аялж өгсний хоолыг дарсан чиний нацсан онгийн сүргади уцаад наддан ирэж чи энзэг шүү битгий дараарай намайган санахтан битгий уйлаарай чамайг минь байхгүй цаг хүртэл явдаггүй чи минь надад эргээд ирэндээ санаж байна уу анхны учирдаа сайхан дуу
чамдан ээлж өгснээ Холын холын зорсон чимэн нацсан Онгийн сүрэгади уцаад надад нэрэж Яа ингэ таньда болон тийм ээ үзэж байгаа хосоод бас зориулж байгаа тийм Ас хол амьдралаач хайр нь нисэн бодохгүй харанхуйд жарган уусах бай гэж Асан хүний нутагт суугаа Амраг жахан чамдан би зориулж Чиний хэдэх танигын сайхан дуу Чин зүрхнээсээ дуудаж бидээ Yeah гэж байна Сэтгэлийн үгээ чамдаа би чин хийдээ Зүрэхний дуугаа ганцхан чамдан дуулээ Чиний сэтгэлийг өөртөө татах гээ Дөрөдөж битсэн шүлэг мэн Билээ Ойштай цогд уусвал Ямар манай нэвтрүүлгийн салхийг айгүй сайхан дуутай гоортой хэлж байгаа хэвээр маш таалагдчихлаа. Баярлалаа. За тэгээд хамгийн эхний зочин болгоод бас хамгийн эхний нэвтрүүлэг гэсэн тийм ээ. Юу нэ. Зочин болгоод урьсанд бас та бүхэнд бас маш их баярлалаа. Тэгээд бидгүүн дүүдээ бас маш их баярлалаа. Тэр тийм ээ. Маш их камерын арталт. Ажил амжилттай шүү. Тий. За тэгээд амжилт хүсье дүүртэй. Баярлалаа. Амжилт хүсье. За ингээд хамтран ажиллаж байгаа, ивент итгэж байгаа байгууллагуудыгаа алдаршуулсан зарлая гэж бодож байна. Нэвтрүүлэгтээ мань хамт байдаг та бүгдтэй маш их баярлалаа. Та нар минь байгаа болохоор бид бүгдийн контент үзэгч хүмүүндээ хүрч байгаа юм шүү. За ингээд эхний байгууллага бол D&G Korea буюу сургууль зурчлалын юм төв байгаа. Бодкаха. За тэгээ энэ төв маань яадаг юм бэ гэсэн чинь Монголоос ингээд одоо маш олон хүмүүс Солонгос улс руу оюутан болоод ирдэг шүү дээ, тий. Тэр бүх сургууль зурчлалыг одоо доктор, магистр, хэлний бэлтгэлтэй одоо магадлан итгэмжлэлсэн болон итгэжлэгдээгүй бүх сургуулиуд болоод Солонгос дотроо байгаа хүмүүсийг сургууль зурчлалыг нь хийж өгдөг ийм сургууль байгаа юм байна. Би тань танилцуулгыг нэгчээ. За дээрээс нь дараагийн байгууллага болохоор та Монголын оюун ухааны академи математик багшиг бол мэдж байгаа. Манайхсан чинь энүүгээр дэлхийд рекорд эвдэж байгаа Монгол хүний оюун ухаанаараа тий. За тэгээд энэ байгууллагын маань франчайзыг авчихсан Солонгос дахь нэг төв байдаг юм байна. Хүүхэд багшуудад энэ сургалтыг явуулж идэг. Тэгээд энэ төвийн хамт олон бас хамтран ажиллагаа та хүүхдүүдээ бас сургууль холцогдох утасны дугаарууд нь байгаа юм байна. За тэгээд Солонгос улс маань даатгалын системээр маш баялаг. Тэгээд эрүүл мэндийн даатгал, Samsung даатгал гэдээ байдаг шүү дээ тий. Тэгээд тэрний одоо Samsung даатгалын инх болор гэд мэрэгжилтэн бол энэ одоо даатгалын системээр Солонгос улстай маш олон жил ажилласан юм хүн байдаг юм байна. За тэгээд энэ байгууллагын бас танилцуулаад бэлэг дуусаагүй. Одоо яг бэлэг рүү орох гэж байна. Дуусаагүй. За тэгээд энэ K-Biodra гэдэг бас Солонгосын маш гоё гоо сайхны одоо бүтээгдэхүүн Солонгосын брендийг Монгол руу зүгээр албан ёсны биш бүр онцгой албан ёсны хэрэгтэй оруулдаг нэг юм K-Biodra гэх байгууллага байдаг юм байна. За тэгээд тэр байгууллагын маш гоё юм гарын бэлгийг танд бэлэг болгон өгөөрэй гэж уламжилсан байгаа шүү хаа. За бас бэлэг дуусаагүй. За тэгээд бас SSG Global гэдэг байдаг. За энэ SSG Global-ийнх нь болохоор Солонгосоос Монгол руу бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг одоо нийлүүлдэг юм одоо байгууллага буюу компани байгаа. Тэгэд ганцхан Монгол руу биш юм л. Эднийх бүр олон улс руу гаргадаг. Вьетнам руу хүртэл явуулдаг. Ийм Монгол ингээд захиралтай ийм том бас гоё газар байт юм байна. Манай монголчууд ч олон сайхан юм хийж дээ. Тэгээд энэ байгууллагын маань SSG Global-ийнх маань хоёр бэлэг өгөөрэй. Откахт нь бүр заавал өгөөрэй гэж хэлсэн байгаа. За энэ болохоор хэр аялалд явдаг вэ хаа? Өөр аялалд явахгүй бай. За ингээд пикник гэдэр хийгээ аялалд явах юм бол энэ бас маш гоё юм юу байгаа шүү хаа.
Одоо юм нөгөө мишокер хууч гэх юм уу, тампууч гэх юм уу ингээд одоо нөгөө жоохон сэрүүхэн байхаар нүмер яачдаг. Би бас задлж үзээгүй л. Аялын нэг юм сет гэсэн. Бид одоо Монгол хүмүүс очоод гоё аялалдаа энд чинь болохоор явахтай. Тэгэл ер нь автоматар дараамаа тэгэл яг айхтар одоо яг бидний хэрэглэхээр юм. За тэгээд нэвтрүүлэгт маань хамтран ажиллаж байгаа бүхий л байгууллагатаа маш их баярлалаа гэж хэлье. Хамгийн ихээр баярлж байгаа юм маань бол өнөөдрийн манай нэвтрүүлгийн салхийг хаглаж дүүгээ болон бид бүгдийг хүнлээд алтан сайхан цагаа зориулаад сэтгэл зүрхээ зориулаад хүрээд ирсэн ахтаа бас маш их баярлалаа. Сайхан гэр бүлд нь аз жаргал энэ хорон ертөнцийн хамгийн гахалтай бүхнийг чин сэтгэлээсээ хүсье. Олон Монголын маань ирээдүй болсон залуу гэр бүлүүд таны сайхан энэ одоо явуулж байгаа контентоос мотивац хүч аваад гэр бүлийнхаа тэр халуун дулаан уур амьсгалыг хадгалдаг байгаасай гэж бас хүсэж байна. Маш их баярлалаа хаа. За баярлалаа. За өөрсөнд маш их баярлалаа. Тэгээд танай хамт олонд ажлын өндөр амжилт, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Энэ үргэлжлүүлсэн үзэгч та бүгдэд маш их баярлалаа. Бидэнтэй хамт байгаарай. MSM Talk Content. Баярлалаа манайхан баяртай.